Real One үзүүлж байна. Some days I just wanna up and call it quits. I feel like I'm surrounded by a wall of bricks. Every time I go to get up I just Бичлэгээс эхлэхээс өмнө нэг юм үзүүлмээр байна л да. Энэ бүүжиг ардаа. Ийм сайхан хэдийг гайхалмар санагчлаа байна. Янз дагуул байна маршал. Зэвгүй юм аа чи. Ингээс очих болно үстэй. За яаж тий. all I know is I'm about to hit the wall if I have to see another one of mom's alcoholic fits. This is it, last straw, that's all. That's it. Энэ бол гэр бүлийн шоу. Би одоо Eminem-ийн тухай ярих гэж байна. Надаар юу яриулмаар байна да тэгээд аа. The panic flows and busts, ink spills my gut. You think all I do is stand here and feel my nuts? Well, I'ma show you what. You gon' feel my rush. You don't feel it, then it must be too real to touch. Эхлээд нэг юм надад хэлдэ. Чамд яасан гэж энийг хийх эрх өгсөн юм. Надад яасан гэж энийг хийх эрх өгсөн гинэ. Тийм ээ хэлээч дээ. Би комплексийн хөгжим найруулагч. Наадах чинь юу гэсэн үг юм? Чихаа өчгтэй баял да. Энэ жинхэнэ ярилцлага шүү дээ. Асуултад асуулт хариулъя. Хүн бүрэн мэдгийг хүссэн бүхэнд хариулъя. Gotta scream till I have half a lung. If I have half a chance, I'll grab it, run. Хоёулаа танилцсан билүү? Эминэ чамтай танилцсан та баяртай байна. Би ч гэсэн баяртай байна боо. Базар хой. Эминэ юм шүү дээ. Би анх Eminem-тэй Proof-ээр дамжуулж танилцсан. Амралтын өдрөөр хип-хоп дэлгүүрт очдог байхад Proof 7 хоног бүр баатал хөдөлдөг. Нэг толооны дараа Proof намайг байж уграа Eminem-тэй танилцуулъя. Үгэлхийн сонсороо гэсэн юм. Би тэгэхэд хөгжмийн хуульч болохоор сурч байлаа л да. Сурчхаад Proof Dilla гэдэг Detroit-ийн найзуудынхаа өмгөөлөгч нь болох гэж байсан болохоор намайг гоо яг авьяастай үнэн сэтгэлдээ нэг залуутай танилцуулъя гэж бодсон юм байлээ л дээ. Тэгэд би баадлын дараа хүлээж байдал энэ гараад ирсэн. Eminem цав цагаан биеийн тамирын өмд өмсчихсэн. Би тэрнийг гайхаж байсан шүү. Бас хязгааруу гэдэг кассетаа зарж байсан юм. Чи надаас нэг явлаа яалаа? Тийм биш ээ, би авсан. $6 өгөө юу? Баярлалаа өгөө. Зүгээр дээ. Баярлалаа. Би чамайг анханаас ч л санхүүгээр дэмжих байлаа шүү дээ. Би кассетыг чинь авлаа. Proof тэрнийг үгэл гэлээ. Сонсонгуутал новшигч энэ залуу дараагийн манай гаргийн хамгийн лаг рэпер болно гэж бодсон шүү. За яалаа. Нэр янз юм байсан. Яг ямар байсан нэг наа таалагдсан. Хязгааргүй цамаг нь давгүй болсон. Тэрнээс хойш бид хоёр холбоотой байсан чи Eminem арай л дүүх явсан юм л да. Би энийг чинь пах хамгийн дог менежер байна гэж бодсон шүү. Буурхан минь гэдэг дуу алдмаар. Тэр үед намайг сонсдог ядаж ганцгаар байгаад баярлсандаа бүр өөхөх шахаж байлаа шүү дээ. Хүн хүнд тоогдох шиг сайхан юм гэж юу хаана байна? Пол Нью-Йоркод хэдэн танилтыг сонсоод яа Нью-Йоркод найзтай гэж байсан штэ гэж бодохоор л хамгийн бүтчихсэн. Итгэл найдвар гэрэлтэж байгаа юм шиг л санагдаад байлаа ш. Тэр үед хүн бүр холбоо сүлбийг өргөжүүлэхийн төлөө өгдөг байлаа. Манай Пол луудгардаа. Би Полдо хайртай байдгийг. Тийм ээ хамт ажиллахад сайхан. Манай Пол чи давгүй нөхөрдөө. Полд ганц л бодлого байсан. Тэр нэ Маршлыг яаж ийгээд алдаршуулах. Тийм хэмжээний холбоотой хүн баг байхгүй шүү дээ. Нэг артистыг өөрчилж оврогож ажиллагаатай байлгана гэдэг амар ажил биш. Мөн ч их зам доо. Бэрх ажил үү дээ. Энэ чинь хип-хоп бизнес. Би Jimmy Adveni гэрт хамгийн анх Eminem-ийг дууг сонссон юм байна. Jimmy хэд хоногийн өмнө Eminem-ийн бичлэгийг олж авсан гэж байсан. Тэр Interscope-д ажилладаг байсан юм л да. Дуу нь над үнэхээр их таалагдсан. Гэхдээ хоногийн дараа бичилж уулзах хүртлээр би Eminem-ийг цагаан залуу гэж төсөөлөөч. Анх Eminem-ийг сонсоод өө новшгич энэ одоо юу вэ? Энэ залуутай нэг уулзсан гэж бодогдсон шүү. Новшгич бид хоёрын хамгийн ихний ажил миний нэрийг гэдэг дуу. Тэгэд бид ярьж байгаад эхний байдлаар бичлэг хийж үзсэн л дээ. Сайн уу миний нэрийг гэдэл ороод ирэнгүүт миний ирүү муулт. Гайхсан шүү. Макс Глейзер гэдэг найзтайгаа гадуур явж байгаа санамсаргүй Eminem-ийг сонссон. Eminem-ийн холбоотой хоолойтой рекордыг өмнө нь огт сонсч үзээгүй. Намайг шууд DJ руу яваад очиход Макс гэдэг нэг өндөр залуутай уулзч байсан. Тэр өндөр залуу Eminem-ийн өмгөөлөгч Paul гэдэг залуу л да. Миний нэрийг гэдэг дууны рекордыг Dr. Dre-тэй хамтарч хийсэн юм гэсэн. Энэ нь ч гайхалтай уран бүтээл болсон.
Eminem бичлэгт орсон нь үдэ олсон алхам. Тэр залууг алдаршуулж болохоор би их баярлсан л да. Eminem-ийг хүмүүр мэддэг байхаар тийм нэр бодож олох хэрэгтэй боллоо. Тэгээд бодож Shady Records гэж нэрлсэн. Бид хоёр ярьж яваад дууны гол дөрүүд нь сайн муу аль нь хойлолдож хүний санаанд байгаагүй үйлдэл хийдэг зөвүүн гар байхаар бодсон юм л да. Тийм хэрцгий дуу гаажж гэх юм уу? Fuck that shit. You just caught this bitch cheating. While you at work, she's with some dude trying to get off. Fuck slitting her throat. Cut this bitch's head off. Нээлттэй микрофон явуулж зоглолсон хүмүүст үгээ хэлэх ганцхан боломж олдно. Үгээ хэлэх боломжтой болохын тулд дараагийн удааг хэнд ч 7 хоногор хүлээнэ. Ингэж л амьд үлдэхийн төлөө гэх юм да. Шинэ брэнд бий болгож бодсноо давгүй өглөөд хэлчихдэг MC рэпер залуусыг гаргаж ирж дууг нь бичих шалгуур тавьдаг байсан. Тэгээд дараагийн рэпер хэн байхыг урдчилж хэлэх ямар ч аргагүй шүү дээ. Энэ чинь зөвхөн л өөрийн хүч хөдөлмөр. Interscope ч бас ижил юм идэг. Eminem-ийг мэддэг болсноос хойш шуугаан дэгдэж эхэлсэн. Dre, Snoop, Tupac, Marilyn Manson-аар тулдаг шилдэг баатар байсан. Put my take back on the rack. Go run and tell your friends my shit is whack. I just don't give a fuck. But see me on the street and duck. Cause you gon' get stuck, stone and snuck. Cause I just don't give a fuck. Хамгийн товчоор хэлэх юм бол Eminem яаж үгэлгээ мэддэг. Харин би тэрийг яаж хүмүүст хүргэхээ мэддэг. Энээс л бид хоёр харилцаа эхэлсэн дээ. Гэхдээ би барагтай л бол студид суудаг үл дээ. Би зөвхөн дуудсан үед нь л ирдэг юм. Би бол гадуур ажил хөөцөлдөг. Маршал харин студид сууж дуу хийдэг хүн гэдэг нь анхнаасаа тодорхой байсан. Би түрүүнд юу ихэвдээ. Манай хүн өөр л дээ. Eminem-ийн замд хоёр зүйлээс бүтэн. Нэг нь өөрийнх нь авьяас дуучинд байх ёстой чанар, нөгөө нь Полын зах зээлд хэрхэн тоглолт хийх мэдлэг. Хамгийн анхны клипийн хард цагаан. Тийм ээ. Eminem хар устай God маягийн өнгө төрхтэй болсон бол миний нэрийг дууны клипийн өнгөт Eminem шар устай гэж тэсвэр болсон. Slim Shady-г нэг санаа гэж үзвэл Paul тэрийг яаж зах зээлд гаргахыг сайн мэддэг. Гол нь тэрийг л олж харсанд л байгаа юм л да. Энэ гайхалтай зүйл болж хувирсан. За юу болж байна да? Би хуулийн зөвлөг Paul Rosenberg байна. Би чиний зомбийн хуулбарыг сонсч үзлээ. Тэгээд надтай холбогдорой. Яаралтай шүү. Над ярих юм байна. За юу. Залгаарай. Дөрөвтэй. Миний бодлоор бол скитийг анх хийсэн шалтгаан нь болохоор Paul миний аав болж харагдах гэсэн л дээ. Бүтлгүйдэх гэж юу байдгийг мэддэг хүн байх хэрэгтэй биз дээ. Өөрөөр нь өөрийн олон нийтэд таниулах юм. Юу энэ Paul байна. Би Drake-с шинэ альбомын хуулбарыг авлаа. За ямар болж вэ гэхээр яст алаад өгчээ. Том хүн байгааг л харуулах гэсэн. Тэгсэн ч гэсэн тэр чадсан. Угаасаа чаддаг юм чинь. Эдгээр чамаагүй хэрэгтэй үедээ. Намайг цензурдах гэдэг үе байсан л да. Нэг тиймэрхүү тийм ээ. Намайг заримдаа арай л хэтрүүлж гисэн үед надтай холбоо барьж өгч арай л хэтрүүлээд байгаа юм биш үү гэдэг л дээ. Заримдаа ч надад цензурддаг. Хоёр удаа яа харахгүй цензурдсан. За байцгаана уу залуусаа, энэ миний найз доктор Dre. Тэр яагаад ч вэ? Их мөнгө олох гэдэл явж байна. Dre хүмүүст үг хэлдэ. Алив. За алив хэлээч дээ. Хэдхэн л удаа. Тийм ээ хэдхэн. Ердөө л хэдхэн удаа. Хэдхэн гэж 2 удаа шүү дээ. Paul бичлэг хийж байхад заримдаа цензурдах гэдэг юм л дээ. Хоёрдугаар хүмүүсийг өөрчлөх гэдэг. Өөрийнх нь бодлоос үл хамаарч өөрийнхөө өөрчилдөг. Бичлэг хийх боломж нээж өгсөн Dre-д би асар их өртөө. Эднийг анх эхэлж байгаад Dre их тусалсан. DR2-ийн ихэнх ажлын нугалс оролцоог ажил хийж байхгүй тийм ээ. Eminem-ийн 8 бэр дуу Shady нэр алдаршихад хамаг л хүчин чармаалтыг Dre гаргасан. Eminem 2001 альбомыг бичгээс өмнө студид сууж Dre-тэй ярилцсан. Нөгөө өрөөнд орж арх ууж тамхи татж байсан чи хамаагүй за алив энийг хий. Сууя гэж дандаа хэлдэг зоригтой. Тийм л нэг юм байсан. Сайн байна өгшөө. Би нөгөө өрөөнд үрэл залгаад байж байдаг байлаа шүү дээ. Гэхдээ гэсээ эдэж анхааралтай сонсдог. Гэсээ эдэж анхааралтай сонсдог шүү.
Eminem продакшны ажиллаж бичлэгийн ажилд ороход хамгийн их анхааралтай байдаг цөөхөн рэперийн нэг. Y'all know me, same OG, but I've been low key, hated on by most these niggas with no cheese, no feels and no G's. Микс яаж хийдгийг Bolt-ны товч ямар өөрөгтэйг сурмаар байна гэсэн. Намайг ажиллаж байхад наадах чинь яадаг юм, энэ яадаг юм гэж зогсоо загвар шалгадаг. Тэрэг студид дуун дээр ажиллаж байгааг харахад энэ ямар амар дуурч байна, бурхан минь гэж дуу алдмаар. Мэдээж тэр микс хийхдээ чадвартайгаас гадна дандаа амьд зэмсэг хэрэгэлдэг дээ. Яаж тэгдгийг мэдэх юм алга. Амьд зэмсэг хэрэглэх юм бол трак бүрийг тусад нь бичих боломжтой. Тэгэх юм бол давтагдчихгүй бичлэг ээж болно. 2001-ийг яаж хийснийг мэдэх юм алга. Гэхдээ Dre аль дуутай нийлүүлэх, яаж миксинг хийх гээд бүгдийг яг л кино эхлэхээс нь төгсгөл хүртэл үзсэн юм шиг толгойдоо төсөөлж хаардаг. Хүмүүсийн мөнгийг дуугаар дамжуулж авахын тулд чанартай бичлэг хийх чадвартай байх ёстой шүү дээ. Чадвартай залуустай ажиллахад амар л да. Ямар үед ямар битээр явхаа бас зөнгөөрөө мэдэрч ахин дахин эхэлж Dre-гийн ажлыг харж явахад тэр залуусыг энэ дуу, тэрнтэй, тэр дууг энэнтэй наадах чинь болж байна гэдэг л хэвээр нэрэ. Яг л нөгөө өдөртаач шиг. Нөгөө юу гэдэг вүлээ? Юу илээ? Өдөртаач зөв штэ. Өдөртаач. Тийм ээ, хөгжмийн зохиолч. Хөгжмийн зохиолч тийм штэ нэрэ. Хараад байхаар нэг оролдоод үзмээр санагдаад байдаг. Үгээ биччихээ Dre хөгшөө. Энийг нэг хараадгаач гээд над өгдөг л дээ. Харин уншиж үзэнгүүт гайхмар санаа итгээд аяыг үгэнд тааруулахар болж байна. Би энэ олон жил дуу бичихдээ хэдхэн л удаа аяыг үгтэд тааруулж байлаа. Юу ч байсан би энэ. Бид хоёр ингэж л хамтардаг л да. Бичлэгтэй байхад надад Dre-гийн ажилд хороо хүрэх боломж бараг байдгүй. Гэхдээ тэр миний өгүүлсэн үгний бит бүрийг алддаг шүү. Би рэпер, продюсер болохгүй байх л да. Тэгсэн ч гэсэн энэ бүгдийг мэдчих хэрэгтэй. Тодорхой хэмжээний мэдлэгтэй байх хэрэгтэй л дээ. Тэр одоо продюсерийн ажил хийж чадна уу? Би өөрөө бит бичдэг. Продюсер хүн байсан. Гэхдээ юу л да. Би ялгааг нь мэддэг болсныхаа хүчинд продюсераар ажиллах бодолтой болсон. Бид нар бүгдээ л дууны миксинг яаж хийх, цомог дээр ажиллахыг сайн мэдж байгаа. Бүгд мэдж байгаа. Ер нь бол мастер класс суралцсан л да. Тэдний хүчээр чадвартай болсон. Чадах ёстойгоо сурсан л гэж бодож байна. Тийм ээ. Би тэгж л бодож байна. Бид нар чинь нэгэн гэр бүл. Надад Eminem чадахгүй гэх хэрэг байхгүй. Надад идэгсэн хэмжээгээр нь би чадах ёстойгоо л туслах ёстой. Nowadays, everybody wanna talk that they got something to say, but nothing comes out when they move their lips. It's a bunch of gibberish. And motherfuckers act that they forgot about Dre. Бид нар бичлэгээ бараг мөрөөдсөн хэмжээгээр хийдэг. Тэгэхийн тулд мэдээж чадвар туршлагатай хүний уран гар бидэнд тусалж байсан л да. Манай D12-ийнхний нэг нь юм хийлээ гэхэд араасаа бусдыгаа чирж явдаг. Анхны цомог амжилт олсны дараагаар группээрээ цааш явах боломж улам их нээгдсэн. Пол ч энийг бидний өөрийн гэсэн бичлэгтэй болох боломж гэж олж харсан. Бидний цаашдаа хараач гэсэн нээгдсэн. Тийм ээ? Тийм ээ. Чөтгөрийн шүн альбом бол давтагдчихгүй shady альбом. Энэ Underground альбом радиогоор нэг их яваагүй ч гэлээ 2 платинум шагнал хүрсэн гэхээр юу болсон байгаа үз? Үнэхээр гайхалтай альбом болсон. Гэрээ байгуулсан талаар сонсоход үнэхээр бид зочирдсан л доо. Студид бичлэг хийлгэнэ гэж бодохоор л од болчихсон юм шиг санагдаад байсан. Гүй сэтгэл хөөрөл их сайхан байсан. Тэр маш даруул да. Заримдаа өөрийнхөө чадварыг мэдэхгүй байх шиг санагдаад байдаг. Иймэрхүү байдлаар хамаг л алдартай цомгоо бичүүлсэн гэхээр гайхалтай байгаа биз. Боолын юу ч хийж чаддаг чадварын аж тус бас байгаа л. Тэр хэнийг ч хийж чадна л гэдэл урамшуулаад л өөдрөг сэтгэлд. Би нэрийг хэлэхгүй. Гэхдээ Eminem-ийн Interscope студийн бичлэг хийхийг эсэргүүцдэг хүмүүс байсан. Хэн? Ягаад гэвэл зүгээр нэрлээчтэй. За яг надад байж та нэрлж. Дараа нь хэлье. Тэд нар бодохдоо бол манай хүнийг замаа алдныг чардаг байсан юм билээ л дээ. Гэхдээ маш сайн уран бүтээл хийж, маш сайн цомог гаргаж амжилт олж байж ягаад замаа алдна гэж тийм биз. Тэд нар Eminem-ийн ямар чадвартайг намайг юу хийж чадахыг гадарлаг байх л дээ. Тэгээд л биднийг хийдэг зүйлээ хийхгүй байхын дээр гэдэл байсан биз. Тэр дундаа манай хүнийг шив. Бид нар чадсан. Харуулсан. Тийм ээ. Хүүхэд шиг хэрнээ том хүн. Dave Jim-ийг би байгуулж байлаа штэ. Жилийн өмнө манай өрөөнд байгуулж байсан штэ.
Юу гэж бодож байна? Def Jam I think was a huge Дэж inspiration. Jam тэр дундаа Rick Russell хоёр байсан болохоор бидэнд асар их урам зориг өгсөн л дөө. Бид нар хипхоп студийн бичлэгийн хувьд ямар байх ёстойг заасан бүдүүвчийг зурсан. Тэр хоёрын зорилго биднийхээс гэгээлэг байсан болохоор энэ авраг компанийг байгуулж чадсан гэхүү дээ. Бид үргэлж Bootleg хэмжээнд нь байхыг хичээдэг. Bootleg лабел гэж дуулдаг боловч үнэн дээр King Kong-ийн лабел юм л да. Намайг ойлгож байгаа үстэй. Дэлхийн хаанч байх нь хамаарахгүй. Eminem-ийн үгийн сонголт найруулга үг бичих явц бичлэг хийх байдал тэр дундаа гаргаж байгаа авиагаараа Lose Yourself бол миний хамгийн дуртай дуу. Юу гэхээр зүгээр л өөрөөс нь асуух гэх юм да. Өөр юу ч хэвдээ чинь тийм үстэй. What can you say about that? Зүгээр үзэхэд л хангалттай. Минийхэр бол хөгжмийн түүхэнд хамгийн анх удаа нэг нөхөр маш хүчрхэг зүйлийн оройд гарсныг хараад буруу яваагүй байна л гэж бодогдсон. Магадгүй хамгийн том амжилт л байх л дээ. Би буудулсан. Хоёр үл маань хугарсан. Ой ташаа шилбэндээ 3 удаа цохиулсан. Энэ хөл маань хугараад ясан цоо хатгачихсан байсан. Миний гар чухарч нүүрэндээ буудуулсан. Би дахир дутуу болсон. Тэр үед 50 Cent дуулаханд байтугай амьд гарах үгийг мэддэхгүй байсан. Тийм ээ. Тэгтэл нэг өдөр Пол бид хоёроо нэг хүн яриад 50 эргээд ирлээ гэж хэлсэн. I'm not that nigga in your video. I'm not a trick, I don't love the hoe. And niggas know I be on the low. And I get my dough, and I twist my dro. 50 Cent Marshall хоёр тэгэхэд нэг өмгөөлөгчтэй байсан. Тэр залуу намайг хөгжмийн менежментийн салбарт хүчин зүтгэж эхлэхээс өмнө энэ салбар руу анх оруулж өгч байлаа шүү дээ. Phil 50-г төлөөлдөг. Тэр хөгжмийн бизнесийг боломжоор ашиглаж явуулдаг. Намайг туршлагаж чадчих гэсэн их тусалсан. Тэгэхэд тэр 8 мэйлийг хийж байсан. Зураг авалт саундтракийг дуусгахад хамаг анхаарлаа хандуулгаас гадна Eminem-ийн шоуны зарим хэсэгтэр ажиллаж байсан. Энэ бүгдийг нэгэн зэрэг шүү дээ. Тэгэхээр нэг ажлаа ажилуулж чад нөгөө ажилдаа анхаардаг. Тэгж бajil 50-г дахиж авчирсан. Нэг удаа над руу сонирхолтой хүн залгаад уулзах хэрэгтэй байна гэлээ. Баасан гараг миний час өдөр болохоор би бэм гарагт Лос Анжелес руу нисч үзсэн. Гэхдээ нэг асуудалтай гал да. Би байнга зэвсэгт явдаг. Гар боо шүү дээ. Зэвсэггүй би хаашаач явж чаддаг. Онгоцоор буутаа явна ч гэж юу байх вэ? Тэгэд би нууц өөргөвж үрээд тэндээ бууга игээд л явсан та. Бууга нууж байгаа юм чи. Eminem-ийг 2 дахь альбомоо гаргаад 7 он живхад би танилцсан. Тэр нь 1.7 сая хувь борлогдсон. Тэгтэл Universal надад гэрээ байгуулах санал тавьдаг юм байна. Гэрээний дагуу 1.3 сая доллар саналж ирсэн. Миний өөрийн цамгаас гадна G-Unit-ийн цамгийг хамруулна гэсэн болохоор аавна гэхээр би татгалцсан юм байна. Тэд нар над руу хийдгэнэ. Бүтгэхгүй гэсэн харцаар харсан. Бид нар далаад гарсан гэдгээ тэдэнд яаж тайлбарлахаа мэдэхгүй байлаа. Universal-ийн саналаас татгалцсан бол шалтгаан Eminem-ийг оруулаагүй байсан юм шүү дээ. 50-гийн ачтай. Тэрний хүчээр алмаз ч юм уу юу ч юм болсон. Тийм болохоор хэн нэгэнд маань гэрээний санал, ажлын санал ирсэн ч гэсэн бид нэг орхилгүй бүгдээрээ л хамтрах ёстой. Бүгд л цугтаал зүтгэх ёстой. Фифтигийн цомог дээр би голжлон ажилласан ч гэсэн ердөө 7 хоног л уулсан л доо. 50 орж ирэнгүүтээ дайчин ажилланаа. Нэгийг биччихээд л шууд залгуулаад дараагийнх нь бичиж эхэлдэг. Тэр энийгээд л ингээд болжлоо гэдэг л дээ. Тэр үед Eminem, Dr. Dre бид гурав танилцж байнга шахуу хамт байдаг болсон. Тэр дараагийн ажлыг ярихад үргэлж нүдэнд нь очгилзж эхэлдэг шүү. Миний амьдралд ямар нэгэн зүйл болоход би тэрнээс дандаа тэр хогч нь ямар байв? Таалагдгүй гэдэг. Харин өөдөөс юу гэнэ тэнэг байна. Ийм юм хийх гэж л дээ гээл.
Баяж эсвэл үх бол сонгодог цомог. Хувь хүний харуулсан гайхалтай цомог болохоор нэгдүгээрт, хоёрдугаархыг бол ярилдаггүй. Яагаад гэвэл хипхопт яг цагаа олж гарч ирсэн. Яагаад гэвэл боржуудаас гаралтай түүхийн үгтэй жинхэнэ юуг өглөхө мэддэг шинэ хүн хэрэгтэй байсан. Ангиж 53-ийг хангасан байхгүй. Хүмүүс тэрний араас галзуурч байсан. Бичлэгээс гармагцсан баасан гарагт нээлт хийх гэж дайрчихсан. Яг тэгэхээр 7 хоног дуусах төгсөн эгзэгтэй үеийг ашиглах гэсэн байхгүй. Анх гарангуудаа 800 мянган хувь, дараа 7 хоногт нь дахиад 800 мянган хувь борлогдсон гэд бодохгүй. Гайхалтай байгаа зү. Эд яг зөв газараа зөв цагтаа гарч ирсэн. 50-ийн цомогч гайхалтай сайн болсон нь дрэгийн оролцоо маш чухлын дээр фэнүүдээ салшгүй холбоотой. Хөгжмийн өнцгөөс авч үзэхэд энэ бол сонсогчид өөрчлөгдсөн гэж болох юм. Нэгүгээр Eminem-ийн фэнүүд, Dr. Dre-ийн фэнүүд аль алинд нээлттэй болсон гэсэн үг л дээ. Бид уламал томорч болох байлаа. Бараг л алмазны дайны хэмжээнд хүрлээ шүү дээ. Хэнч биднийг зорьсондоо үрж хий гэснээ хийсэн гэж хэлнэ. Би бахархалтайгаар хэлнэ. $50 Cent шинэ цомог жинхэнэ шууган тарьсан. Universal тэрнийг хүлээн зөвшөөрсөн. Хэд жилийн турш хамгийн олон хувь борлогдсон цомог болж байлаа шүү дээ. Энэ ч гайхалтай шүү. Оби бол маргаангүй сайн рэпер. Дуун шинэлэг хөхтэй би тэрнийг маш их үнэлж хурдан доморно гэж боддог байсан. Оби 2002 онд анхны гэрээгээ байгуулах хүртэл Детройтын үл мэдэгдэх рэпер байсан. 2003 оны 100 гаргасан анхны цомог бут авсан л да. Ширүүг ажил болсон. Бүр 2 сая хувийг зарсан гэж. Радиогийн синглийг тооцохгүйгээр шүү дээ. Хипхопын түүхэнд 24 сарын дотор тийм амжилт гаргасан цомог. За бараг л байхгүй те. Байхгүй. Бид рэпийн том брэнд болсон. Хэрвээ proof байгаагүй бол хэмаач гарч ирэхгүй. Тэр ямар ч оролдлого хийхгүйгээр хүмүүсийг нэгтгэдэг хүн байлаа шүү дээ. Тэдэн шиг залуус альж дошин дээр очиж хүн бүрд хүлээн зөвшөөрөгдөж хаа явсан газартаа тоо томшгүй олон хүний хайр хүндэтгэлийг хүлээж чаддаг. Энэ л гайхалтай. Тэгэхээр proof бол маш онцгой залуу. Хөгжим биднийг нийлүүлж хамтд нь өсгөж дуу хөгжмийн ертөнцид томоохон хүчин зүйл болгож өгсөн. Гэхдээ өдийг өртөл гаргасан томоохон амжилтуудын ард байсан гол хүн нь proof. Proof бол эхлэл. Гэхдээ бид тэрнийг алдчихсан. Хэнч тэгнэ гэж санаагүй л те. Хэн мэдгэвд? Би тухайн үед болсон хэрэг явдал одоо ч миний сэтгэлд ямар санагдгийг яг тийм гэж хэлж зөв бөгөө олж хэлж чадахгүй л байна. Хачирхалтай юм болсон. Proof нас барсан тухай мэдэн студийн хэмжээнд бүгднгийнхэн зүрх сэтгэлийг асар ихээр шархлуулсан. Тэр дундаа Eminem хамгийн ихээр нөлөөлсөн. Тэр үед Shady-гийн хувьд хүнд хэцүү цаг байсан. Тэр үед ажил хэргийг ном ясаар нь явуулсан хүн бол Paul. Миний бодлоор энэ Paul сэтгэлийн эдгэрлийг олж байсан. Тэгэхээр хэрвээ үгүй бол бүх зүйл дуусах байсан. Shady Records түүхэнд хүнд үеийг давж гарсан юм. Дараа нь 2006 онд түүхэндээ анхудаа тэдний хоорондын холбоо тасарч эхэлсэн гэж ерөнхийд нь хэлж болно. Гараас дуу гарахгүй төсөл бүтэхгүй болох үе байсан. Тийм үед бид нэр дор бүрнээл яагаад болохгүй байна гэж төвддөг байл. Яагаад болохгүй байна гэж. Бид нэг л төгс биш болж эхэлсэн. Заримдаа цагаа олохгүй дууны сонголтоо буруу хийх, эсвэл артистууд маань сайн дуу бичээгүй ч юм уу. Ястаа мэдх юм алга. Тийм үед бид бүтэмжгүй болсон ажлаа заасч шинээр бичих гэж олон удаа үзсэн л дээ. Заримдаа бүр өөр дуучин хайж эхэлдэг байл. Бүрэн итгээгүй ямар ч хүнтэй гэрээ байгуулаагүй. Энэ л хэцүү болж эхэлсэн л дээ.
This is the intermission where I go change, then I do some more drugs, then I come back out. But the crowd don't know it. The crowd don't know I do drugs, so don't tell them. Obviously, Marshall had a time where he wasn't. Мэдээж хэрэг Eminem бүх чадвараа шахуулж чадахгүйсэн. Юу So when Marshall ирүүл болсон оноо дуугаа бичиж эхэлдэг. Артист хүний хувьд хамгийн түрүүнд юуг яаж хийх арчилгаагаа олох хэрэгтэй байсан. to what he wanted. Энэ чинь чухал шүү дээ. I'ma be what I set out to be. Without a doubt, undoubtedly. And all those who look down on me, I'm tearing down your balcony. Once he got Мэдээж хэрэг муу зуршлаасаа салж сэргэж эхэлсэн л дээ. Тэгээд бид хоёр ярилцаж эхэлсэн. Дампуураагүй байгаа студид анхаарал хандуулъя гэж уриалсан. label still, we need to focus on this. Me having Бид Ройстой угаасаа найзууд байсан. Хизэнээс үлээдэ новш гэж. long time. За их л ууц тийм Reconnected ээ. with Royce. Ройстой эргэж холбоо ярьснаар миний нүд чих нээгдсэн. I knew who Би өөрийнхөө хэн болохыг ойлгодог байсан чи бусадтайгаа эргэж нэгдсэн нь маш сайнаар нөлөөлсөн л дөө. Тус тусдаа дуулж байсан дөрвөн залуу нэгдэж супер крүү болсон. Тэд нар миний юу боддог, юу дуулдгийг сайн мэддэг. Харин би тэднийг сонсох дуртай. Дээрэс нь дараа нь юу хийх гэж байгааг мэдэх хэрэгтэй шүү дээ чинь. Being with Shady. Шэйдийн нэг давуу тал нь бол өмнөхөөс сайн бүтээл хийх гэж махардаг. Дуулах юм аяг нь шинэлэг, үг нь классик. Үнэхээр гайхалтай байлаа шүү дээ. Classic. Бид тус тусдаа дуулдаг байхдаа хамгийн хүчтэй рэпрүүд байлаа. If there's any Артистуудыг ойрлуулдаг нэг зүйл нь студийн хэмжээний гэрээ байгуулах. MC-ийн төрмөл авьяас. talent as an MC. Everybody that they sign. Гэрээ байгуулснаар бүгд үг бичиж эхэлсэн. Бүр бүгд шүү. Нэг үрчлэн бичнэ гэж. I'm do or die dope, and you can make the sticker sitting on the door of that phantom your suicide note. Wordplay. Бид үгийн үе бичлэг сүүл холболтонд анхаарал хандуулж тоглолт хийж эхэлсэн. Somebody's attention. We start. Энэ ч гайхалтай болсон тийм ээ. Тийм ээ. Техникийн тал дээр нь анхаарч эхэлсэн. Эхлээд үг хэлээ сайхан тохируулаад хүнд хүрэхэд анхаарна. Үгээ хэмнэлтэд биччих юм бол дууны бит нь аятайхан ч болно. Тийм болохоор саяын 3 зүйлийг голчилж дууга бичдэг болсон л доо. Энэ нь чи үзэгчдэд гайхалтай нөлөөлсөн. Тийм ээ. Marshall. Студид Jim Johnson-тай сууж байл. And Харин Jim Marshall-д different music that he liked. El Wolf гэдэг нэг залуугийн шал өөр өнгө ажилтай дууг сонсгож байсан. Би хэний дуудаа сонссон л доо. Харин Jim Johnson намайг дууны клипийг анхааралтай үзгэсэн юм. The Chevy and pulled out a machete and a gun as heavy and tall as a pigeon. We low. Think he's playing? You better listen what he's saying, punk. Don't make me go pop the trunk. Би клипийг үзээд гол санааг нь бүр их ойлгосон л доо. Цагаан арьстай рэпер олон байдаг ч гэсэн тэр залуу нэг л өөр. Зүгээр далаад өгс. Бас дуунда өгүүлэх дүүхийг сонгохдоо маш их ажилдаг. Тэр залуу новш гэж алаад өгье л гэсэн залуу л та. Feel like a rap god. All my people from the front to the back, not back, not. Now who thinks their arms are long enough to slap spot, slap spot? Where do you see 15 жилийн дараа Shady Records цаа хүртэл явсан байх бол дуу бичсээр байвал одоо би дуутай удалдахгүй. Тийштэй энэ тоглоомоос гарч байгаа. Энэ retired? дэдгүртээ суулаа тийм ээ. Энэ дэдгүртээ гарлаа. Харин би ядарлаа. Ain't over till I say it, so hit up when I say it. Throw me to the wolves and close the gate up. I'm afraid of what'll happen to them. When the thought of being thrown into an alligator pit, I salivated it. Wait is up. I feel like I'm. Би өөрийгөө азтай хүн гэж боддог. Ягаад гэвэл би артистууд гэж хайрцдаг артистуудын гэр бүлд орсон. Би олон гэрээ байгуулж байсан. Бизнес гэдэг утгаар нь сайн мэднэ л дээ. Харин Shady Records бол надад маш үнэтэй. Бүгд бие биеийнхэн төлөө гэсэн сэтгэлтэй. Нэг нь аль чадлаараа амжилт гаргаад явж байвал бид нар аль чадхаараа л тусалж дэмждэг. Би тэдний хувьд зүгээр ч нэг 50 cent биш л дээ. Бүх зүйлээ өнгө өгдөг. Боломжийг ч бас өгөхийг л эрмэл зэдэг. Тийм ээ, бид биеиндээ туслах хэрэгтэй шүү дээ. Миний хувьд Shady студи гэдэг утгаараа одоо ч нөлөөтэй хэвээр байгаа. Артистуудыг хүтээж байна. Бид зүгээр нэг дуу бичдэг улс биш. Би энэ утгаар нь л дуртай. Хөгжмийн ч гэлтгүй, хувийн зүгөөсөө бие биенээ хүндэтгдэг хүмүүсийн дунд байна гэдэг бол хэр барагтай хүнд олдохгүй л тавлаа. За хамтардаг найз маань амжилтанд хүрч өөрт олдсон завшааныг ашиглаж шинэ залуусыг татан гаргаж ирдэг нь л надад хамгийн таалагддаг л да. Тэгэд Gemini бол хараал эдсэн сууд ухаантай. Пол Розенберг бол гайхалтай багийн өдөрдөгч ямар нэг ажил төлөвлөсөн л бол сүр дүүлэн тийм болж амжилтанд хүрдэг л залуу. Эм надад Дрэгээс ялгаагүй. Тэр харин Эмийн төлөө юу ч байсан юм. Миний хийснээс чихийг хийж өгч чадхал үндэ. Эминемийн гараас гарсан бүтээгдэхүүнийг харъя л да.
бүтээгдэхүүн бүр нь бүхэл бүтэн цогц нэгэн цул маш боловсронгуй юм бодогдуулсан рэп хөгжим болж чаддаг байхгүй юу? Зөв хүний болж чадхаас гадна үгийн сэтгэн бодох чадвараар нь хүмүүс тэрнийг илүү мэднэ. Тэрнээс гадна сэтгэлийн гүнд хүрдэг хэмнэл амжилтынх нь үндэс болж өгсөн. Тэдэнд хүрч чадахгүй зүйл гэж бараг л үгүй. Тэд цаашдаа дийлдэхгүй залуустай. Ирэх 15 жилийн дотор хичнээн дуулжиж, хичнээн шинэ хүн гаргаж ирж, хичнээн гэрээ байгуулах юм билээ. Бүү мэд. Би яаж мэдэх? Ээж мэдэхгүй шүү дээ. Дараагийн Eminem гарахгүй байх. Магадгүй л байгаа л да. Чи одоо л ярьж юм шүү. Чи шүү. Нэрээ дараагийн Eminem гарахгүй байгаа л да. Би дараагийн Eminem-ийн учрыг олж гарахгүй. Чамаас өөр хаан байхгүй анд минь. За дэлхий дээр дахиад тийм аимшигтай юм бидгий болоос. Баярлалаа. Дахиад баярлалаа. 15 жил амтарч амьдралыг минь балсанд. Цагаан залуу. Зүгээр шүү дээ. Талархаж явдаг. So I collapse, I'm spilling these raps long as you feel them. To the day that I drop, you'll never say that I'm not killing them. Cause when I am not, then I'ma stop pinning them. And I am not hip-hop, and I'm just not Eminem. Subliminal thoughts when I'ma stop sending them. Women are caught in webs, spin them in hawk venom. Adrenaline shots, the penicillin could not get the illness to stop. Amoxicillin's just not real enough. The criminal cop killing hip-hop, filling a minimal swap to cop millions of pop listeners. You're coming with me, feel it or not. You're gonna fear it like I showed you. The spirit of God lives in us. You hear it a lot, lyrics are shock. Is it a miracle or am I just product of pop? Listen up, but sizzle my whistle, this is the plot. Listen up, you business for God, Slizzle does not give a fuck. Comes off, till the lights go out, till my leg give out, can't shut my mouth, till the smoke clears out. Am I high? I'ma rip this shit till my bones